бас нэг тав хэлчихье гэж бодож байна. Өнөөдөр оюун эрдэнэ гэдэг Монгол Ардын намын дарга, оюун эрдэнэ гэдэг ерөнхий сайдаас бүх юм хамааралтай юм шиг бас зарим нэг гишүүд ярьж байгаа шиг. Асуудлыг зөв хараасаа гэж бодож байна. Энэ урд талбай дээр загсаж байгаа залуучууд маань ч бас энийг олж харж байгаа хаа, ер нь харж байгаа хаа гэж бодож байна. Урд өмнө бид нэр 76 гишүүнтэй байсан. Нүүрсний хулгай гарсан. Хөгжлийн банкны хулгай гарсан. Энэ хулгайг хаана зогсоож чадах юм хэр хяналттай парламент байж зогсоо шүү дээ. Өнөөдөр гишүүдийн ярьж байгаа зүйлтэй би санал нэг байна. Үнэхээр арчилсан зарчмын дагуу үнэхээр одоо хэлэх ёстой үгнүүдээ хэлж илээ. Энэ яагаад ийм болсон юм бэ гэдгийг бид нар эргээд нэг харчих хэрэгтэй биш шүү дээ. 126 гишүүнтэй холимог тогтолцоотой зарим нэг хэсэг нь списгээр орж ирдэг. Араасаа ямар нэгэн тойргийн хамааралгүй, ямар нэгэн гишүүд одоо сонгогчдынхаа хамааралгүйгээр бүх одоо боломж олцоотой үгээ хэлдэг ийм тогтолцоог бид нар ч оруулж ирсэн шүү дээ. Энэ хулгайтай тэмцэхийн тулд энэ том тогтолцоог оруулж ирсэн. Өнөөдөр 5 нам эвсэл орцож ирсэн энэ парламент дээр сууж шүү дээ. Урд нь хизээ юм байсан. 76 гишүүн болоод нэг хэсэг нь хоёр нам хоорондоо өрсөлдөд байдаг, нэг нь цөөх болж орж ирдэг, цөөнхийн аманд одоо төсөв дээр нь хэдэн төгрөг 50 гол нь цөөхөн дуурхаа үлчдэг. Ийм л байсан шүү дээ. Өнөөдөр одоо энэ дээр зөв зөвтэй юм хэлж байгаа хүмүүс ихэнх нь списгээр орж ирсэн хүмүүс байгаа шүү дээ. Энэ парламентыг зөв харагдуулж байгаа шүү дээ. Яг цаашаа одоо туршлагажаад явах л байх. Арчил намын зарим сайд зуртагд гарцаа одоо орж ерөнхий сайд нь зуртаж гарчаад одоо хүртэл орж иж чадахгүй нөхцөл байж л байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бол одоо 126 гишүүнтэй энэ зөв тогтолцоод орсон. Өнөөдөр ч гэсэн одоо ард иргэд маань харж байгаа гэж бодож байна. Зоригтой үгээ хэлж чаддаг болсон байх гэж бодож байна. Энэ 25 жил миний хувьд бол одоо 25 жил энэ төрд ажиллаа. Хамгийн гол асуудал бол өнөөдөр бид нар төр доктортой байх асуудал байгаа шүү дээ. Төрөөрөө тоглодог, түрүү хэлээд байгаа шүү дээ. Ер нь бол одоо төрөөрөө тоглодог, засгийнхаа ардад эрх ашгаа бодоод ингэж явцдаг. Ингээд энээсээ болоод ерөөсөө төрийн докторгүй ажиллаа хийж чаддгүй. Тэгээ энэ өнөөдрийн байгаа нөхцөл байдлын хувьд бол мэдээж одоо хамтраад явах ийм нөхцөл байдлыг бид нар гарсан. Монголчууд хоорондоо эвсдэг байх хэрэгтэй. Монголчууд хоорондоо уулзраа олдог байх хэрэгтэй. Нам эвслүүд хоорондоо уулзраа олдог байх хэрэгтэй. Ингээд явах ийм зүйтэй гэсэн энэ үндслэлээр бид нар бол хамгийн гол асуудлаа бол харж цаашаа явах зүйтэй байхаа л гэж бодож байгаа. За ингээд мэдээж одоо сая ерөнхий сайд өөрийнхөө үгээ хэлсэн байх. Ерөнхий одоо чуулган дээр орж өшөөж дэлгэрүүлээд ярих байлгүй гэж бодож байна. Ерөнхий агуулгаараа бол энэ төртөгөө зууралдаад байх юм байхгүй. Гол одоо зарчмын асуудлуудаа бариад явах зүйтэй байх. Мэдээж одоо эндээс улсын хурлын гишүүд өөрсдөө нээлттэй саналаа гаргаж явах зүйтэй байхаа гэж өөрөө ч хэлсэн. Тэгээд гишүүд маань тэгээд саналаа гаргаж явнаа гэж одоо ойлгож байгаа. За ингээд хэдүүл одоо үгэлж дууслаа. Гишүүд үгэлж дууслаа.